Сайн байцгаана уу. Монголд 2 сар гаруй мэслэгээ хойшлуулж байсны эцэс Таиландд ирлээ. Таиландд борооны үйлрэл болж гэхдээ шүхэр авч гарсангүй. Яадаг юм би бороонд нормоор байна. Сүүлийн танаг үнэхээр завгүй байсан. Өдөө гадаа яваад сүүлдээ бүр мэслэгэндээ ч амжихгүй. Мэслэгээ солиулах ихэр сүлжээгүй тийм газар очиж төөрч мөр киносон. Тэгээд уулзаагүй хүмүүсээ уулзлаарай. Дараа жил гоё тухтай очиж уулзнаа. Арай хэтрүүлсэн. За тэгээд Таиландд ирсэн. Таиландыг хамгийн их сансан зүйл маань юу вэ гэхээр өнөөдөр хийж үзүүлнэ. Тэгээд бичлэгээ дуслаа. Үзвэл тэрний юу байсныг харах болно. Өдөр тутмын амьдралд бас заваар явдаг байсан. Тэр амьдралаа мартсан байна. Манайд том завар эзэрсэн жижиг завар явдаг болсон байна. Молийн өсний төвшин бүр амар нэмэгдсэн байна. Тэгээд онгоцны тикетний үн бас нэмэгдсэн байна. 500 төгрөгөөр нэмэгдсэн байна. Яг хиймээр байгаа юмаа хий гэж бодсон чинь жоохон ядраагүй байна. Жоохон ядарч байгаа хийвэл гоё дөхөө. Bangkok-ийн Chinatown энд нэг зах байгаа. Авч явсан. Нүдний шилнүүдээ ерөнхийдөө энэ тийм орхиод ирсэн. Тэр шилнүүдээ нөхөж авъя гэж бодож байна. Яаж ч хэдэн шил олж авъя. Яг шуугантай байшгүй. Би нүдний шилний лангууга олохгүй ёсоор тэл 2 цаг алгачихлаа. Одоо ядраад байна, өдсөд байна. Гончсон байна. 6 ширхэг нүдний шил авах гэж 2 цаг алхлаа. За сайхан ядарч учраас яг зорилттой газар байгаа одоо явъя. Агаал жуулагчтай явсан онгоцонд орж ирв. Нөгөө хүсэн хүлээс ямар руугаа явахсаар өдөр болоод орой болоод би үзсэн. Би нөгөө нэг амар хүсэн хүлээс юм аа нэг их хүсэн хүлээгүй юм шүү дээ. Аль өдөр гараад өглөө бараг гарсан. Одоо хүртэл хүсүүлээс юм байгаа ороогүй л байна. Мэдээж бол тай массаж байсан. Орд гоё тай массажинд ороогүй айгу гоё байсан. Тай массажинд орохлоор яг ч гоё нүд амангууд гоё болчихдаг. Манай тэрүүгээр дөрөв тай массажны газар шинээр нэгцэн мөлий бүгдийг орж туршиж үзье. Тэгээд массаж хийгээсэн хөө нантаас олдсон бөгөө би иймэрхүү ногооцоллуулаад тэгээд иймэрхүү шилнүүд өвлжөнгөө зүүхээр авлаа. Хайсан ч харамсах юмгүй айтайхан өглийг давдаг байгаа. Тэгээд Таиландд чинь баг итгэл сони юм өмсөх нь баг хууль юм шиг л байдаг л та. Ямар ч тэнийг битлсэн хүнтэй шүүхгүй. Тэгээд түүнээс нэг санаад авах юм болохоор ер нь тэнийг хувцс хунар ер нь тэнийг үйлдэл гаргахад их тохиромжтой газар. Хамгийн хүсэн хүлээсэн юм маань болоо мэдээж тай массаж байлаа. Би Монгол тай массаж хаагаад болохгүй. Ер нь массаж хаагаад болохгүйсэн чи сүүлдээ массажыг хайгаад ангууд миний таймлайн дээр массажны рекламууд аягүй их гарч ирсэн. Данч би аль нь аль хаана гэдгийг сайн мэдэхгүй байсаар байгаа. Тэгээд буцхуулсан. Энэ үл аялахаар төлөвлөж байгаа дараа жил намрын ихээр ер нь Таиланд руу аялахаар төлөвлөж байгаа хүмүүс энэ группт нэгдээ дотор нь юу байгааг сайхан гүйлгээд үзчихээрээ тэгээд Таиландд ирэхээр нь уулзъя. Түр баярлаа. Түр баяртай. Like or dislike and subscribe дарахаа мартаваа. Goodbye.